За сайн байцгаана та бүхэндээ. Google Classroom-д хэрхэн нээж багш мэдээлэл оруулах уу? Өөрсдийнхөө оруулсан даалгавруудыг хэрхэн шалгах уу? Ингээд хэрхэн өгөх вэ гэдэг талаар товч зөвлөмж хүргэж байна. За ингээд мэйл хаяг руу ороод Google application-ийнхаа 9 цэг дээр дарна. Google Classroom. Ингээд Classroom руу орно. За мөн өөрөөр шууд энэ дээр Classroom Google цэг.com гэдэг ингээд шууд бичээд шууд Classroom руу орж болно. За ингээд Classroom руу орсныхаа дараа та бүхэн би ямар хаягаар орсон бэ гэдгийг эндээс сайн хараарай. За ингээд би хувийн хаягаар орсон байгаа байна. За албаны хаягаар оръё. За ингээд энэ дээр би ямар хаягаар орсон бэ гэдгийг ингэж харах нь шүү. За ингээд манай сургуулийн ангиуд байна. За ингээд бүх ангиуд ингээд харагдаж байна надад. За одоо би энэ Батчин багш ангийнхаа нөр зургийг сольсон байна. За ингээд ангийнхаа зургийг сольсон байна. Ингээд багш ороод эхлээд STEAM, Classwork, People, Grades гэсэн ийм дөрвөн зэс харагдаж байгаа. STEAM бол ерөнхийдөө та бүхний оруулсан мэдээлэл зарлалыг ерөнхийдөө ингээд юу оруулсан бэ гэдгийг харах зорилготой мэдээллийн самбар гэж ойлгож байна. Мэдээллийн самбарууд зарлал мэдээлэл. За энэ бол ерөнхийдөө одоо хийж байгаа дүгнэгдэх ёстой ийм ажлууд унших судлах ёстой материалууд байна гэсэн. We all гэдэг юм бол ингээд 11-ийн ангиас сурчдیں۔ Ажиллах ёстой ажлуудыг харагдаж байна гэсэн. За 11-ийн анги. За дэвтэр сурагчийн тойл гэсэн энд 3 хүүхэд даалгавар илгээсэн байна. Энэ биеийн тамирын хичээлийн тэмдэглэлд 2 сурагч ирсэн байна. За 4 сарын 27-ны теле хичээлд 32 сурагч даалгавар ирүүлээд дүгнэгдэжээ. 2 нь ирүүлээгүй байна. Assessment. За энэ дээр бол 11-ийн теле хичээл гэсэн юм байна. Энэ дээр 3 сурагч хичээл хийгээгүй гэсэн үг. 31 сурагч нь даалгавар хичээлээ тэмдэглэлээ ирүүлээд багш нь шалгаад дүгнжээ. 31 градд. Энэ дэвтэр сурагчийн тойл гэдэг дээр 0 байна. Нэг ч хүүхэд дүгнэгдээгүй байна гэсэн. За 4 сарын 26-ны биологи 4 хүүхэд дүгнэгдэхээр юм ярьсан байна. 3 хүүхэд ирүүлээгүй байна. 27 хүүхэд дүгнэгдэжээ. За тодорхой интеграл дээр 1 хүүхэд ирүүлсэн байна. 4 хүүхэд ирүүлээгүй байна. 29 хүүхэд дүгнэгдсэн байна гэсэн. Ингээд багш ажлаа ингээ хянаа яваад авах боломжтой. Би өөр анги руу бас орж үзье. За 11-ийн V анги. За ингээд бас ялгаагүй яг ингээ харагдаж байна. Тэгээд та бүхэн бас ингээд бүх сурагчдынхаа мэдээллийг ангийн багш ингээд шууд хараа яваад авах боломжтой болчихно гэсэн. Нийт багш нар ч хараа яваад авах боломжтой. Тухайн ангид бүртгэлтэй байгаа бүх багш нар ингээд мэдээлэлээ хараад за өөрийн чинь ажил одоо би математикийн багш бол математикийн ТV хичээл гэдэг дээр дарж ороод математикийнхаа энэ ажлаа үзчихнэ гэсэн. За ингээд бүх сурагчд маань илгээдсэн байна. Төөрнөд энэ гэдэг ерөнхийдөө хүүхдүүд маань даалгавар хийгээд илгээдсэн. Энэ грэдэд гэдэг нь энэ 4 хүүхэд даалгавар дүгнэлцсэн гэсэн үг. За тэгэхээр багш заавал хүүхд болгоны юуг энэ дээр нэгж нээж үзээд за энэ андын эрдэнэ гэдэг хүүхэд тодорхой интеграл гэдэг сэдвийг хичээлийг үзээд тэмдэглэл хийгээд тэмдэглэлээ илгээжээ. За ингээд тэмдэглэлээ илгээсэн байна. Энэ жишээ бодлого өөрөө ботсон юм шиг байна. За ингээд дээр нь сурагч нэмээд гэрийн даалгавар хийгээд илгээх хэрэгтэй. Тэр гэрийн даалгавар илгээх хэсэг нь дутуу байна. За ингээд дэвтрийг бол системтэй, эмгцэгцтэй, тест дараалалтай зураг хөргийг нь ойлгомжтойгоор зурж тэмдэглээд бас хичээлийг бас сайн хийдэг хөхт байна. Багш дээр энэ дээр үнэлгээгээ тавиад за ингээд 5 бол 5 гэдгээ тавиад return гэдгээ дарж иж сурагчийн үнэлгээ баталгаажиж graded гэдэг төлөв рүүгээ шилжиж байгаа. За ингээд багш энэ дээр ийм ажил хийж болно. За би нөгөө нэг тавинд оруулж энэ шууд
системийн сандаг учраас тэгээ арилгаж дараад нь багш ороод засаад нөлөөд авах хаа. За хэрвээ ингээл тухайн хүүхдээр ороод хийцэн бол энийг X-тэл чаагаал ингээл дараагийн хүүхд рүү ороо яваад байна гэсэн. Тэг бүх хүүхдүүд өгөөжээд эсвэл ингээ бүгдэн дээр нь үнэлгээ тавиад ирээд төөрн хийлгүүгээр энэ дээр бүх дөнгүүдээ ингээ тавиа явуулчаад эцэдийн бүгдийг идэвхжүүлээд ганцхан төөрн хийж болж байгаа. Ирээд төөрн ингээ бүх хүүхдийн үнэлгээ идэвхжчихнэ гэсэн. Одоо бол ганцхан Бархасбаатар хичээлийн тэмдэглэлээ илгээгээгүй байна. Бусад бүх зүйлүүд ингээд илгээгдсэн байна. За жишээлбэл Батцэрэг гэдэг хүүхдээ даалгавраа хийгээрэй гэдэг багш бичсэн байна. Комент өгсөн байна гэсэн. Энэ бүх зүйлийг хичээлийн тэмдэглэлээр оруулсан байгаа юм байна. Багш даалгавраа хийхийг сануулжээ. За ингээд та нар үнэлгээ дүнгуудээ энэ view all гэдэгтээ дарж ороод үзэж болно. 1. 2 дугаарт class work гэдэг хэсгээр ороод за одоо ингээд ангийн багш нар маань бүгдээрээ ингээд багшийн нэртэй хавцсан өсгөд өгсөн байна. Энэ бол та бүхний ажлыг маш сайн хөнгөвчлж өгч байна гэсэн. За тэгэхээр яах ёстой вэ гэхээр та нарын топикаа үүсгэхийг бол create гэдэг дээрээ дараад create topics гэдэг дээр дараад за ингээд ямар топик үүсгэх вэ гэдгээс сонгоо. За жишээл би нэг топик үүсгэж чи тэгээд бусдах жишээ болох байх. За ингээд нэг топик үүсгэлээ. За энд ороод ирсэн байна. Сургуулийн менежер дээр байгаа. За ингээд бүх багш нар ингээд яг өөр өөрийнхөө авцсан дотор юм хийж явнаа. Тэгээ арталын энэ юунуудаа маш сайн харна шүү. Энэ категориудыг ингээд оруулж өгсөн байгаа. Энэ бол нийгэм судлалынх байна, энэ түүхийнх байна, энэ мэдээлэл технологи хурсан байна. За үндэсний бичиг ариун зай монгол бичгээ сонгосон байна. Энэ биологи сонгосон байна. Энэ заавал судлах математик ингээ сонгосон байна. Энэ нийгэм судлаа сонгосон байна. Түүх, мэдээлэл технологи гэдэг энийг багш нар маш сайн хараараа. Техник хичээлүүдийг магадгүй ангийн багш үүсгэж оролцсон байж магадгүй байна. За тэгэхээр яаж үүсгэх вэ? Create assessment гэдэгтэй дараад за одоо жишээл энэ дээр сэдвээ оруулна. Болж бол он сараас илүү багш нар та бүхэн сэдв оруулаарай. За энэ үнэлгээтэй даалгавар учраас. За ингэчээд би одоо энэ дээр янз бүрийн нэмэлт материалууд өгж болно, авсгаж болно. За мөн e-content руу ороод за теле хичээл за 11-р анги за мэдээллийн технологи гэсэн нэг хичээл ороод ирлээ. 4 сарын 28. За энэ линкийг копидж аваад Ctrl+C add энэ линк гэдэг дээр нь ороод линкээ хуулаад add link гэдгийг дарж. За нэмж уншиж судлах шаардлагатай юм байна гэвэл add file browse одоо өөрийн компьютерээс авах гэж бол browse download жишээл би нэг ингэж оруулж уншиж судлах материал. За мөн YouTube-ээс хичээл олжээ гэх юм бол YouTube давталтай алгоритмыг хайлаа. За энэ давталтай алгоритмын нэг хичээл байна. За боломжийн хичээлүүд ингээд бас нэмэлтээр add YouTube энэ дээр ингээд линк оруулаад өгчнө. За энийг ороод ирж байна. За ингээд add. За мөн өөрийнхөө Google Drive-аас оруулахаар бол Google Drive гэж сонгоод энэ Google Drive дараа нь энэ миний хамгийн сүүлд нэгдсэн файлуудыг тарагдаж байна. За эсвэл та нар өөрсдөө Drive-аас авах гэж бол My Drive гэдэг рүү ороод за одоо энэ ингээд оруулаад дараад insert. За ингээд ямар төрлийн файлууд оруулж болох вэ гэдэг нь ингээд харагдаж байна. Та бүхэн ингээд файлуудаа оруулаад дууслаа. Одоо үүний дараа сонгохын багш нар цөөхөн хүүхд ордог багш нар бол энэс all student гэдэг дээр дараад за ингээд олон хүүхд нь ордог бол бүгдийг идэвхжүүлж аваад хасах хүүхдэд дараад ингээд за би энэ
5 хүүхэд минь 6 хүүхэд миний сонгоход явдгүй. Бусдад нь явуулнаа гэдгийг ингээд сонгоод 28 хүүхэд ингээд сонгоод өгчнөө. Бүгдэнд нь явуул all students гэвэрээ байна. За тэгээд энэс заавал категори сонгоно. Одоо би сая мэдээлэл технологийн хичээл оруулж байгаа учраас энэ категори гэдэг дээрээс мэдээлэл технологио сонгоод өгч. За энэ хичээлийн маань үзэх даалгавар хийх оноо бол байнга 100 байна гэж байхгүй ш. Тэгэхээр та бүхэн энийг бас хэмжээ гэж байгаа сайн тооцож өгөөрэй эхнээсээ. За би энийг хичээлийн тэмдэглэл 1 оноо, даалгавар 1 оноо ч гэдэг. Ингээд би 2 оноогоор дүгнэнэ. За дуусах хугацаа нь хэзээ байх вэ? Өнөөдөр өссөн чинь маргааш өнөөдөртөө багтаагаад энэ дээр хугацаагаа оруулж өгч. 11 цаг 59 минутанд дуусахгүй энийг 18 цаг 00 минутанд үдээс хойш PM гэдэг 00 үдээс хойш гэсэн үг шүү дээ. За ингээд цагаа оруулчлаа. Сэдв гэдэг дээр ороод за би өөрийнхөө ихээр оруулж авчих юм. Мэдээлэл технологийн хичээл учраас мэдээлэл технологи дээр сонгож оруул. За энэ тэгэхээр багшийн юм руу оруулаад яг би зүгээр энийг оруулж байгаа мустах чи сургалтын менежергээ сонгочлоо. Тэгэхээр та бүхэн категороо сонгох юм байна. Оноогоо зөвөруулах юм байна. За энэ хизээ дуусах вэ гэдэг нь хугацаагаа зөвөруулж өгнө. Тэсвэш 3 цагт гарч яв шууд 6 цаг бол бас арай өрөөсгөл болох бах тий 8 9 цаг ч юм уу. Та нар тохируулаад оруулаарай. За топик дээр бол заавал аль хичээлийн хэнийг оруулж байгаа вэ гэдгийг багш заавал сонгож өгнө. За энэ рубрик гэдэг дээр нь ямар хэлбэрээр яаж үнэлэх вэ гэдгийг бас зааж оруулж болно. Ардталтай энэ драфт гэсэн бичгтэй. Энэ бол илгээгдэв байна гэсэн. Илгээсэн бол заавал энэ постд болох хэрэгтэй. Зэний засыг 3 цэг дээр дарлаа edit. Тэгээд assistant дар. Заавал энэ дээр дарж өгнө шүү дээ. За ингээд дарчих. За тэгэхээр одоо энэ өнөөдөр 6 цаг дуусгаар хугацаа тавиулаад аваад ирлээ. За та энэ хичээлийн багш юм бол хичээлээ үүсгэх дараад за ингээд ийм контентийг үзэж болох юм байна. Энийг бас уншиж судалж болох юм байна. Энэ YouTube-ийн бичлэг үзэж болох юм байна. Зөвхөн энэ Google дараавс илгээсэн энэ зургийг бас хараад тэмдэглэж авах боломжтой байна. За ингээд нийт хүүхдүүдийн хэдэн нэрж вэ гэдэг дүгнээд энэ хапуу 5-6 цагийн дараа үзвэл view assessment гэдэг дээр дарж. Assessment. За ингээд нөгөө хүүхдүүд маань ингээ бүгдээ гараад ирлээ. 34 тик нэг ч хүүхд илгээгдээгүй байна гэсэн үг. За ингээд илгээсэн бол эдгээр бүгдээрээ төөрнөд энэ гэдэг болчихно. Тэгээ та ороод бүгд болгоныхаа нэрэн дээр дарж ороод хөвчих шиг материалуудыг үзээ, даалгавруудаа шалгаад пост комент бичээр бол комментээ бичээд тэгээд дүнгийг нь ретурн хийгээ баталгаажуулаа явуулах юм бол энэ дээр ингээд үнэтэйгээ харагдаа явнаа гэж ойлгох хэрэгтэй. За би буцаад класс бүрх руу оръё. За тэгээд энэ класс бүрх дотор оруулж байгаа материалууд маань үнэлгээтэй. Энэ дандаа assessment дандаа үнэлгээтэй. Энэ нөгөө шалгалтын хүйзүүд байна тий, хүйз assessment. За энэ дандаа асуултууд байна. Асуулга авах гэдэг юм уу? Яах гэдэг юм уу дандаа энэ дээр. За түүнийг хийсэн үү гэж асууж болно шүү дээ. Бодлого бодож чадсан уу? Тэмүүл чадсан гэдэг орно бичээд зураг илгээж бас болно энэ дээр. Материал зүгээр уншиж судлах, тэмдэглэх материалуудыг энд авсрах зүйл. За ингээд энэ анги дотор хин байна вэ гэдгийг энэ дээр та ингээд дараа харчих болно. За ингээд бүх хүүхдүүд нь орцсон байгаа. Өргөцсөн байна. Одоо хүртэл ороогүй байна гэсэн үг. Ингээ мэйлээ шалгадаг хүмүүс байна гэж ойлгохоор байна шүү дээ. За дараагийн нэг зүйл нь болохоор энэ грэдс гэдэг бол энэ хүүхдүүд харагдахгүй зөвхөн багшд нарт харагдаж байгаа. Энэ ангид өргөцсөн бүх багшд харагдана гэсэн үг. Ингээ дараад оръё. За ингээ бүх хичээлийн чинь мэдээллүүд ингээ харагдаа явж байна гэсэн үг. Бүгдээр. Хамгийн гол нь та нар одоо энэ доор байгаа энэ категориороо өөрсдийнхөө хичээлийг олж авах гэсэн үг шүү дээ. Дизайн технологи, биеийн тамир, эрүүл мэнд, хийм, физик, газар зүй. Энээрээ та нар юмнууд олж авах. За бүгдэн дээр нь тэлээ хичээлгээ бичиж учраас бүгдээрээ ингэж ороод ирсэн тий. Тэгэхээр энийг маш сайн хараарай.
За одоо жишээлбэл биологийн хичээлийн шалгалтын тестээ авсан наримтгийгч одоо энэ хүүхдүүдийнхаа авсан дүнгуудыг оруулаад бүгдийг нь уртлыг нь чагтлал ретөр нь хийхдээ хүүхдүүдийн дүнгууд бүгдээ ороод ирнэ гэсэн. Энэ дэвтэр сурагчийн тол дээр бас энэ 100 оноор дүгнэж гэж арай байхгүй л гин буруу бичсэн байна. Хичээлийн тэмдэглээ бичсэн бол 1 оноо, даалгавруудаа хамт илгээсэн бол даалгавраа бүрэн хийсэн бол 1 оноо, ингээд нийлээ 2 оноо ч гэдэг юм. Иймэрхүү хэлбэрээр бас хүүхдүүдийнхээ дэвтэр 90 даалгаврыг үнэлж дүгнж яваарай. За ингээд үндсэн та нар эндээс ингээд ангийн багш гэсэн хин хийсэн юм байна. Хинхийнх нь юу дүгнэгдсэн байна гэдэг ингээд хараа яваад авах боломжтой. Багшнаас ч гэсэн давхар хувийн журнал хөтлөөд ингээд өөрсдийнхөө ажил бас төвгүүдэд авахгүйгээр аль болох юмнууд чинь ингээд эмгтэй цэгцтэй явах боломж бас байгаа гэдгийг ойлгож аваарай. За одоо би бол ерөнхийдөө мэдээлэл буюу стримийн одоо яг хүүхдүүдэд яг юу харагдаж болох вэ гэдэгт энэ зөвхөн багш мэдээлэл оруулахаар сонгоод хүүхд зөвхөн комент бичгээр сонгогдсон байна. Одоо энэ ингээд дараад хүүхд зөвхөн комент бичгээр сонгогдсон байна шүү. Тийм учраас одоо хүүхдүүдийн мэдээллийг одоо орж ирэхгүй болсон байна. Эхлээд нэг аль аль мэдээлэл оруулж болно гэж сонгоцсон. Эхний ангиуд маань хурдтай ангиуд маань бас энэ дээр яагаад ингээд сурагчдын юмуд ингээд орж ирээд байсан. Ингээд сурагчд маань буруу байрлуулаад даалгавар энэ. Тэгэхээр бас хүүхд өөрийнхөө мэдээлэл оруулж идэг дүгнэгддэг. Ийм асуудал үүсэж байсан учраас энийг ингээд шийдсэн байгаа шүү. За одоо ингэ хичээлийн чи байна. Ингээд багш нар энэ дээр битээ турших маягаар юм их зүйл битээ хийгээрээ. Хэрвээ нэг туршсан бол энийг заавал delete хийгээд айлтгаад яваарай. Дэвтэр сурагчийн тул одоо энэ монгол хэлнийх бол монгол хэл дотроо л баймар ах юм. Заавал дэвтэр сурагчийн тал гээд тусад нэг юу үсгээд авахгүй, топик үсгээд авахгүйгээр яг хичээл дотор аваад явуул бас арай дараад нь олж авах ч гэсэн амруулчих байх. Одоо энэ монгол хэлийг яаж монгол хэл рүү оруулах вэ гэвэл 3 цэг дээрээ дарлаа. Edit no topic гэдгийг энэ одоо монгол хэл багш нэмзээ гэдгийг сонгоод сэвэлж. За тэгэнгүүт нөгөө дэвтэр сурагчийн тул маань монгол хэлний багш нэмзээг энэ сонгох юм байна. Нөгөө монгол хэл байна. За энэ дотор дэвтэр сурагчийн тул гэдээ орсон. Гэт аль болох мэдээллүүдийг авчтай явах юм бол та нар ч нараад мэдээлэл авах амар. За эндээс ингээд дарлаа. Заавал ингээд доош явуулаад хайгаад авахгүйгээр за биологийн багш чи орлоо гэл ингээд шүтчихсэн. Эрүүл мэнд толцтмаа гэдэг. Одоо хоосон байна. Монгол хэл сонгох одоо хоосон байна. Биологи сонгох хоосон байна. Их жишээтэйгээр ингээд юм үзээ яваад авах боломжтой шүү. Тэгээ эндээс хамгийн гол хийх ажил classwork гэдэг энэ хэсгээр л та нарын ажил үндсэндээ л хийгдэнэ гэсэн үг. Энэ хэсгээр л хийх юм байна гэдгээс ойлгох хэрэгтэй. Энд дэр хийсэн зүйл чинь саяны энэ стрим гэдгээр та хэдэн цагт юу оруулсан бэ гэдэг чинь ингээл бусад багшны адил ингээл мэдээлэл болоод урсаал орж ирж байна л гэсэн үг. Тэгсэн мэдээллийн самбар гэж ойлгох болно стримийг. Өөрийнхөө хичээлийн хуваарийг оруулъя. Google Calendar дээрээ дараад за одоо энэ жишээлбэл календараа оруулна гэсэн үг. Та нар бол өөр дээр ч харагдана. За ингээд би 28-нд өдөөс хойш 3 цагаас хичээлтэй байлаа гэвэл энэ 3 цаг болгон засчихъя. За тэгээд заавал 1 цаг үргэлжлэхгүй 30 минут 45 минут гэдэг сонгоод. За тэгээд энэ нэрээ ингээд авталтай алгоритм гэдэг хичээл заана. Энэ хэнд заах юм бэ гэдэг. Тэгэнгүүт чинь саяны чинь батчимгийн гүйсэн 22-ийн ABCD 22-ийн D it od чиг идүү чиг эмэн гэдэг 22 D гэдэг ангид байгаа бүх хүүхдүүдийн бүлгэн нэг 22 D it od идүү чиг эмэн ингээд сэвэлж. Ингээ бүх хүүхдүүд илгээхдгүй гэж асууж байна.
Don't send гэдгийг харж. Давталтай алгоритм 3-аас 340 хооронд болно гэж энэ шууд мэдээж. Энэ дээр дараад join white Google Meet гэдэг ингээд шууд хичээлд орно гэсэн. Одоогоор нэг хүн зөвшөөрсөн 34 хүн хүлээгдэж байна гэж. Зөвшөөрсөн хүн би өөрөө учраас энэ organizer дранга гэдэг хэлж байна. За ингээд буруу болцсон бол delete. За хүн рүү илгээхээс өмнө юм одоо засаад зас дуусныхаа дараа юмас сайн төлөвлөснийхаа дараа send гэдэг дараа явах нь байна. За тэгээ өтсөн хүмүүс дандаа yes гэдэг дээр нь дарж иж зөвшөөрсөн дэлгүүрөө орно шүү дээ. За ингээд delete-лж би илгээгүй учраас. За хэрвээ ингээд илгээцснийхаа дараа устгах байгаа бол send гэдгээ заавал дараад энэ нь юу туслагдсан шүү гэдэг мэдээлэл бас нөгөө хүнд өгнө гэсэн. За ингээд Google Calendar дээр чинь ингээд мэдээлэл өчнө ингээд ороо яваад байна. Тэгэхээр нэмэлт хичээлүүд байгаа бол заавал энэ дээрээ хийж авах нь шүү дээ. За ангийн дараа. За одоогор энэ 11-ийн дэ ангийн классрумд орсон мэдээллүүд одоо энд ингээд харагдаж байна. За 4 сарын 26-ны теле хичээл хинхэн оруулсан юм бэ? За ингээд бүгдийг харж боломжтой байна. За иймэрхүү байдлаар та нар Classwork дээр маш сайн ажиллаарай. За сурагчийнхаа төвчийг үтсээр болвол дахиад хэлье. За хичээл орсон юм таана. За энэ чи орлоо биологи гэдэгт дадлаа. Одоо ингээ 21 хүүхдээс нэг хүүхд явуулсан байгаа учраас би шууд энэ дээр нь дарчих. Энийг төөрнөд энийг дээр нь дарчих юм бол одоо энэ хонгол зулих ирсэн байна. Энийг үзье. 2 файл ирсэн байна. За нэг Word-ийн файл. Энэ одоо ингэ хоосон юм байна. Нөгөө тинээ энийг бас хоосон зүгээр PowerPoint-ийн файл нэгээд ингээд энэ бүх зүгээр туршиж үзсэн юм шиг байна. За ингээд хоосон юм явуулчихжээ. За хэрвээ та үзээд дүнгээ давхруулаа энэ дээр 0 хоосон байна. Би юуг харж үнэлгээ өгөх юм бэ гэдэг нэг багш бичсэн юм шүү дээ. За тэгээд үнэлгээ бичлээ энэ төөрөнд авлаа. Юу гэдэг үнэлгээ өгч хэвээр. Даад ингээд 7 хүүхэд ирээгүй. Хингийн ирээгүй та нар бас хайгаад ах шаардлагагүй ингээд миссингүй юу? Хугацаанд өгөө хүүхдүүд энд байдаг байна гэсэн. За би инглиз гэдэг дээр ороод за одоо энэ дээр хараад энэ миссинг гэдэг чинь одоо нөгөө ирүүлээ хүүхдүүд одоо энэ сая хонгор зүйл дээр ирүүлсэн боловч буруу юм өөр юм ирүүлсэн байна гэсэн. Одоо Монгол үчигтэр бас ингээд 2-3 хүүхэд ирсэн байгаа юм байна. 3 хүүхэд ирсэн байна. 4 багш орж дүгнээгүй байна гэсэн. За энэ 100-100-нуудаа багш нар засан үз. Хичээлийн тэмдэглэл 100 оноо гэж юу ах вэ? За ингээд би хугацаа хоцрол яаж харагдах вэ гэдэг би бас энэ дээр. Өөрийнхөө хүлээний анги дээр харуулъя. За энэ ингээд дөөн лет энэ хугацаа хоцорч өгсөн. Энэ нүд төөрнөд энэ даалгаврыг илгээгээгүй нөхдөд. Хугацаанд илгээгээгүй учраас би шууд 0 тавьчихсан юм шиг. Энэ нэрээ submitted. Энэ одоо нөгөө даалгавраа буцааж аваад илгээсэн. Энэ илгээс юм а буцаага захин засаад өөрчлөлт явуулсан юм шиг одоо энэ нэрээ submitted гэдэг дээр байгаа шүү. Гэх мэтлэнгээр ингэж бас харж болно. За ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.